Монцомойгийн дэлхийн хамт олон бол яг энэ ардчилсан зарчмаар өөрснөө сайн дураараа үзэл бодлоо илэрхийлж агентлагийнхаа эрх ашиг хамт олонныхоо эрх ашигыг шийдэхийн тулд одоо асуудлаа өдөрдөх дээд байгууллагатаа одоо өргөн барьсан байгаа. Энэ өргөн барьсан өргөх бичиг, энэ өргөн барьсан баримтыг үндэслэн манай өдөрдөх дээд байгууллагаас одоо манай даргыг одоо албан ёсоор чөлөөсөн гэдэг ийм баримт бичиг одоо шийдвэр нь гарцсан, энийг та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Тэгээд би дээр хэлсэн өнгөрсөн хугацаанд олон жил ажилласан, олон ч даргын нүүр үзсэн, олон ч даргын өдөрлөгөөр ажиллаж байсан. Гэхдээ энэ хугацаанд хамт олонны 84% байтугай 8 хүн нийлээд удирдлагынхаа арга барилд сэтгэл дундуур байна гэд өргөх бичиг бариад явуулсан ерөөсөө түүх бол Монцомой айлын түүхэнд байхгүй. Тэгэхээр бол энийг эндээс юу харагдаж байна гэхлээр ажилчид маань, хамт олон маань агентлагийнхаа эрх ашиг, хамт олонныхоо эрх ашигын төлөө л энэ үйлийг хийж яваа гэдгийг бол одоо онцлон тэмдэглэж хэлмээр байна. Мөн та бүхний харж байгаачлан одоо энд ингээд байгаа хүмүүс ингээ харахад бол манай агентлагийн ихэнх нь залуучууд байгаа. Сошиал олон нийтээр яриад байгаа одоо асуудалд юу гэж байна гэхлээр энэ агентлагийг одоо нэг хуучны ахмад настай нэг хэдэн хүн нийлээд одоо хүн амтныг ингээд торхираач гэдэг юм уу, ийм асуудал үүсгээд байна гэсэн ийм яваад байгаа. Тэгэхээр бол манай залуучууд бол өөрснийхөө яг одоо үзэл бодлоор агентлагаа гэсэн хамт олонныхоо одоо эрх ашигыг хамгаалах гэсэн одоо хүсэл зорилгоор л энэ асуудалд хандаж өөрснөө одоо сайн дураараа одоо гарынхаа усхийг зурж ингэж явсан байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. Тэр гарын үсэг зурсан бичгийг бид нар хинийч шаардлага, шахалт, өдөөн төрхиралт, дарамтгүйгээр өөрсдөө санаачилж зөх газраа өргөн барьсан гэдгийг биеэрээ хэлэх гэж цугласан юм аа. Энэ бол бидний хамгийн гол та нартай хэлэх мэдээлэл байна. За тэгээд миний хувьд бол ийм санаачлаг гарсан гэдгийг дуулангуудаа би өөрийн үзэл бодлоор өөрийн шийдээр гарын үсгэн зурсан. Одоо манай Содон тогс даргын хэлж байгаагаар бол манай агентлагийн орлогч дарга Инктуя гэдэг хүн үүнийг зохион байгуулсан. Баахан хүнийг төрхирсэн. Амралтын өдөр зармын одоо гарын үсэг зурулсан, арх өгсөн, албан тушаал амлсан гэж ингэж гүжир гүтгэлгийг бол өчигдрөөс эхлээд энэ бид бол завгүй болохоор мэдэхгүй юм да. Өчигдөр орой л ажил тарсан хойно л мэдлээ. Тайм цэг юм байна гэнэ үү, сонин цэг юм байна гэнэ үү, энэ сайтуудаар ийм явуулаад байгаа юм байна. Тэгээ бид бол маш их харамсаж байгаа. Энэ Монголдоо алдартай англи хэлний одоо тэргүүн зэргийн дуун хөрвүүлэгч энэ сайхан сэхэтэн хүнтэй бид нар сайхан ажилласан. Энэ хүний эрдэм мэдлэгийг бол хүндэтгсэн. Үнэхээр энэ тэр ажил мэргэжилдээ энэ бол хүлээн зөвшөөрөгдсөн сайхан Монголын сайхан сэхэтэн орчуулагч, дуун хөрвүүлэгч хүн юм аа. Энийг манай Монцомой агентлагийн хамт олон ердөөнч ганц удаач үгүйсгээгүй. Багцхүү энэ хүний одоо удирдах арга барил, ёс суртахуун, зан суртахуун, хууль ёсыг дээдэлдэггүй, хүнийг одоо дээрэнгүү загнадаг, дарамталдаг, 51 хүнийг ажлаас гаргахад хүргэсэн энэ баримтууд энэ сая бичиг өргөн барьсан явдал бол 3 дахь удаагийн тохиолдол юм байлээ. Би ч өмнөх хоёрын сайн мэдээгүй. Манай сэтгүүлч нар зарим санаачлагын зогсоож ирсэн гэсэн байна лээ. Хандмаа дарга надад хэлсэн. Болохгүй энэ удирдлагынхаа өгс өөрөг даалгаврыг биелүүлнэ. Бид одоо улам сайн ажиллах ёстой гэж төвчиж өнгөрөөсөн юм бэл. Энэ 3 дахь удаагийнхан тохиолдол гэсэн. Тэгээд байгууллагын одоо 84% ингэж нэгдэнэ гэдэг бол энэ байдал бол дээд зэгтээ тулаад тесэрсэн гэсэн үг. Тэгээд соёлтойгоор хэлэхэд нэгэн зүйл би бол харамсаж байна. Энэ сайхан сэхэтэн хүн энэ 100 жилийн түүхтэй Монцомой гэдэг энэ сайхан байгууллагад ажиллаад өөрийн
хийж зорьсон зүйлээ бас бүтээж амжаагүй байх л. Гэхдээ 2 жилийн хугацаанд бид нэр сайхан ажилласан. Тэгэд энэ байгууллагаас салин авч энэ байгууллагын одоо нэр нүүр болж энэ байгууллагаар өөрийгөө бас дамжуулан сурталчилж ингэж ажиллаж хаад эргээд одоо нөгөө манай ард түмний жирийн нэг сайхан үг байд юм л да. Уусан худагтаан баав гэгчээр эргээд энэ байгууллагаа одоо элдвэр гүжилдэн гүтгэж гутаан доромжилж байгаад бид бол маш их харамсаж байна.